Нар мандахаас жөмнөх өглөөний бүрэн хийд Iowa City хотын 911-ийн дуудлагын төвд маш сандарсан дуудлага ирэв. Дуудлага өгсөн ир 629 Бингтон хаяг руу яаралтай хүн явуулахыг хүсжээ. Харин оператор юу болсон талаар асуухад тэр юу ч хэлэлгүй утсаа тасалсан байна. Цагдаа нар тухайн байшинд очиод төсөөлхийн аргагүй аимшигтай дүр зурагтай нүүр тулжээ. 6 ам бүлтэй айлаас 5 хүн нас барсан байсан бөгөөд тэдний 4 нь хүүхдүүд байсан. Эдгээр дөрвөн хүүхэд нэг нийтлэг зүйлтэй байсан. Тэд бүгд өмнөд Солонгосоос үржлэгдсэн хүүхдүүд байлаа. Гаднаас нь харахад энэ айл бусдын атаархмаар аз жаргалтай, хайраар дүүрэн гэр бүл мэд харагддаг байсан. Тэгвэл тэр гэрийн ханам дотор яг юу болсон бэ? Мөн гэрийн эзэн болох эцэг хаан байсан бэ. Энэ бол Iowa City-г цочроосон Супил гэр бүлийн 5 хүний амийг хөнөөсөн хэргийн түүх. Өглөөний 6 цаг 31 минутанд ойлгомжгүй 911-ийн дуудлага ирж 629 Бингтон рүү хүн явуулахыг хүссэн байлаа. Түүнээс ердөө 5 минутын дараа дахин нэг дуудлага иржээ. Iowa City-гийн захад орших Interstate 80 хурдны зам дээр нэг автомашин шатаж байсан байна. Дуудлага өгсөн хүний хэлснээр автомашин бетон тулгуур мөргөж тэр даруй гал авалцжээ. Гал сөнөөгчд яран утсан боловч жолооч аль хэдийн нас барсан байлаа. Түүний бие бүхэлдээ ноцтой түлэгдсэн байсан. Автомашин ч мөн адил шатаж гэмтсэн тул жолоочийг хэн болохыг тогтооход цаг хугацаа хэрэгтэй болсон. Яг тэр үед цагдаа нар 629 Бингтон дахь байшинд иржээ. Энэ нь тухайн дүүргийн томоохон тохилог ганц айлын байшин байв. Тэд хаалганы хонхыг олон удаа дарсан ч хинч онгойлгсангүй. Ингээд арын хаалгаар орохоор шийдэв. Хашаанд хүүхдийн савлуур харагдаж, цонхоор тоглоомууд шалан дээр хөглөрөн байх нь энгийн олон хүүхэдтэй аль мэд сэтгэгдэл төрүүлж байлаа. Гэвч цагдаа нар гэрт ороход хүүхдүүдийн инээд хөр сонсогдсонгүй. Үүний оронд аимшигтай нам гүм ноёлж байлаа. Тэд байшинг нэгжиж эхлэхэд жижигхэн тоглоомны өрөөнөөс бяцхан охины цогцос олджээ. Түүнийг аврах ямар ч боломж байгаагүй. Охиныг мохоо зүйлээр зодож амийг нь хөнөөсөн байв. Дараагийн унтлахын өрөөнүүдийг шалгахад дахин 4 цогцос олдсон. Нэг гэрт 5 хүн нас барсан байлаа. Удалгүй талигаачдыг хэн болохыг нь тогтов. Тэд бол 42 настай Sheryl Supil, 10 настай Ethan, 8 настай Seth, 5 настай Mira, 3 настай Eleanor байсан. 4 хүүхэд бүгд өмнөд Солонгосоос үржлэгдсэн бөгөөд тэд бүгд мохоо зүйлээр маш хэрцгийгээр задуусны улмаас нас барсан нь тогтогдчихэ. 6 ам бүлийн 5 нь энд байсан. Тэгвэл 6 дахь хүн хаан байсан байна. Гэрийн эзэн 42 настай Стивен Супил орос сургууй алга болсон. Түүний автомашинч байхгүй байсан. Тиймээс тэр даруй гол сэжигтэн болсон. Цагдаа нар түүнийг эрен сурвалжлах ажиллагааг эхлүүлж автомашины улсын дугаарыг бүх газарт тараалаа. Iowa City бүхэлдээ төгшөөрт автсан. Эхний мэдээллүүдэд энэ хэргийг буудлахын хэрэг гэж үзэж, боронгийн минивэн унсан 40 гаруй насны зэвсгэлсэн этгээд сул явж байна гэсэн анхааруулга хүртэл гарсан байна. Сургуулиуд хаалгаа төгжиж, Iowa-гийн их сургуулийн оюутан ажилтнуудаа анхааруулга илгээжээ. Бүх хот алуурчин одоо ч хаа нэгтээ явж байгаа гэж бодож байлаа. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш байсан. Тэр өглөө Interstate 80 дээр шатсан автомашин бол Стивен Супилийн машин байж. Орос сургууй байсан аав хэдийн нас барсан байсан. Хоёрхан 911-ийн дуудлага 6 хүний ам өргөцсөн. Одоо ганцхан асуулт үлдэв. Тэр шин аз жаргалтай мэд харагддаг байсан тэр гэр бүлийн дотор яг юу болсон бэ? Цагдаа нарын гэр дотроос олсон бүхэн энэ гэр бүл ямар халуун дулаан харилцаатай байсныг илтгэж байсан. Хүүхдүүдийн савлуур хаасайгүй хөглөрөх тоглоомнууд. Гэрийн үнцэг болон бүр шингэсэн халамж. Энд ийм аимшигтай хэрэг гарсан гэх ямар ч шинж тэмдэг байсангүй. Гэрийн эзэн Стивен Супил нэр хүндтэй гэр бүлээс гаралтай хүн байв. Түүний аав Iowa City хотын нэртэй хуулийн фирмийн хамтрагч байсан ба ах нарынх нь нэгэн ч мөн адил тэр фирмд хуульчаар ажилдаг гэж. Харин Стивен арай өөр замыг сонгосон. Тэр бизнесийн чиглэлээр суралцж дараа нь банкнд ажиллаж эхэлжээ. Түүнийг таньдаг хүмүүс Стивенийг хөгжилтэй нийтж хүн байсан гэж дурсдаг. Тэр спортоор хичээлэх маш дуртай нэг. Амралтын өдрүүдээрээ сагсан, бөмбөг, теннис, гольф тоглож загасчил гарч явдаг байсан. 1985 он тэр нэгэн жижиг баранд Sheryl хэмээх бүсгүйтэй танилцж удалгүй хайр сэтгэлийн холбоотой болжээ. Sheryl их сургуульд боловсролын чиглэлээр сурсан бөгөөд маш халуун дулаан, инэрэнгүй зантай хүн байлаа. Тэр хүүхдүүдэд үнэхээр хайртай бүсгүй. 5 жил үерхсний эцэст тэд гэрэлжээ.
Тэр үед Шерил багаангийн багшаар ажиллаж байсан бол Стивен банкнд тогтвортойгоор дэвшин ажиллаж байлаа. Тэд аль болох олон хүүхэдтэй болох хүсдэг байсан. Гэвч олон жил өнгөрсөн ч хүүхэдтэй болж чадсангүй. Ингээд өөрчлөлт хийхээр шийджээ. Гэхдээ нэг асуудал байлаа. Америкийн нэгдсэн улсад хүүхэд өрчлөөсний дараа ч төрсэн эцэг эх нь тодорхой эрхээ хадгаж үлдэх тохиолдол элбэг байдаг. Жишээлбэл хүүхэдтэй тогтмол уулзах эсвэл тодорхой нөхцөл шаардах зэрэг. Харин Стивен Шерил хоёр хүүхдээ зөвхөн өөрсдийн хүсснээр өсгөхийг хүсэж байсан тул олон улсын өрчлөлтийг сонгожээ. Тэд Өмнөд Солонгосоос хүүхэд өрчлөхөөр шийдсэн байна. Тухайн үед энэ шийдвэр яг ямар утгатай байсныг ойлгох хэрэгтэй. 1990-ад оны сүүл 2000-ад оны ихээр Солонгосоос хүүхэд өрчлөн гэдэг нь хүүхэд төрсэн гэр бүлтэйгээ бүх холбоогоо бүрмөсөн таслана гэсэн үг байлаа. Хүүхэд улсаасаа гарахаас өмнө төрсэн гэр бүлийн бүх эрх бүрэн хүчингүй болдог байсан. Буцаад шаардах боломжгүй, уулзах эрхгүй. Хизээч хэнийхэн хаалга тогшоод энэ миний хүүхэд гэж ирэх боломжгүй. Хүүхдээ өөрсдийнхөө өсгөхийг хүссэн хосын хувьд энэ нь маш том давуу тал байжээ. Гэхдээ ихэнх хүмүүсийн анзаардаггүй нэг зүйл бий. Эцэг эхэд ийм их хамгаалалт өгсөн энэ систем хүүхдэд харин маш бага хамгаалалт үлдээдэг байсан. Америкийн нэгдсэн улс дахь дотоодын үржилтийн үед ихэвчлэн гэрээр тогтмол шалгалт хийдэг. Нийгмийн ажилтнууд очдог, тодорхой хугацаанд хяналт тавьдаг. Дараа нь шүүх эцэслэн баталгаажуулдаг. Харин тухайн үеийн олон улсын өөрчлөлт үүнээс хамаагүй сул хяналттай байсан юм. Ингэж тэд анхны хүүхдээ гэртээ авчирсан юм. Эхэндээ тэд үнэхээр сайн эцэг байхыг хичээсэн бололтой. Тэд ганц Аз хүүхэд бараг бүгд цагаан арьстай хүмүүс амьдардаг дүүрэгт ганцаардаж өснө гэж санаа зовжээ. Тиймээс дараагийн хэдэн жилийн хугацаанд дахин 3 солонгос хүүхэд үрчилж авсан байна. Ингэснээр Стивен Шерил 2 Солонгосоос өршлөгдсөн 4 хүүхдийн эцэг эх болжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам хүүхдүүд өөр ингэсэн зан араншинтай болж эхэлсэн. Хамгийн том хүү Этэн маш төлөв наснасаа хэрсэн хүүхэд байсан бөгөөд аавтайгаа хамт гольф хөлбөмбөг тоглох дуртай. Хоёр дахь хүү Сет маш дүлгүн инэрэнгүй хүүхэд байсан. Хашаан дахь туулаануудаа асрахтаа хамгийн их баярлдаг байж. 3 дахь хүүхэд Мэра үргэлж ирч хүчтэй жижигхэн сахилгагүй охин байсан. Харин хамгийн бага нь болох Элиньор үргэлж нэмсгэлдэг сэргэлэн охин байсан бөгөөд гүнжийн даашинзандаа маш их дуртай тул хаач явсан өмсмөр санагддаг байж. Хосоод хүүхдүүдэд өсгөхдөө бүхнээ зориулсан. Шерилбэр багшин ажлаа орхиж хүүхдүүдэд бүтэн цагаар асрахаар шийджээ. Тэд хүүхдүүдэд төрлөх үнцээ мартахгүй байгаасаа гэж хүссэн тул хувийн багш хөслөн солонгос хэл заалгасан байна. Хүүхдүүдийн өрөөнд хүртэл солонгос цагаан толгой сурах самбарууд өлгөөтэй байж. Шерилийн халамж хамгийн жижиг зүйлээр хүртэл мэдрэгддэг байсан. Тэр анх хүүхдүүдийнхээ үсийг өөрөө засдаг байсан ч дараа нь Аз хүмүүсийн үс засалтаар мэрэгссэн үсчиндээр тогтмол аваачдаг болсон байна. Гэвч шуурганы өмнөх намгүм удаан үргэлжилсэнгүй. 2008 оны 3 дугаар сарын 23 Улаан өндөгний баярын нэм гараг. Тэр өглөө бүх гэр бүл хамгийн гой хувцас өмсөн Сент Мэригийн сүмийн баярын мөргөлд оролцжээ. Хоёр талын өвөө эмээ нар ч тэнд мөн байсан байна. Дараа нь тэр өдөр тэдэнтэй уулзсан бүхэн нэг ижил зүйл ярьжээ. Тэр өдөр хэн нэгний зан авирт ямар ч хачирхалтай зүйл анзаарагдаагүй. Оройн 8 цаг үед гэр бүлийн нэг найз тэдний түр ирсэн байна. Гэрийн уур амьсгал дулаахан тайван байсан ба тэр найз нь нэг хүүхэдтэй хүртэл уулзжээ. Гэвч дахин хэлэхэд ямар ч сэжиг төрүүлэх зүйл байсангүй. Ямар ч улаан дохой байгаагүй. Харамсалтай нь энэ нь Сүблийн гэр бүлийн хамтдаа өнгөрүүлсэн хамгийн сүүлчийн аз жаргалтай мөч болсон юм. Учир нь маргааш өглөө тэд бүгд нас барсан байх байлаа. Цагдаа гал тогооны ширээн дээр Стивений үлдээсэн олон нүртэй гараар бичсэн захидлыг олжээ. Тэр захидал тэр шөнө гэрт яг юу болсон талаар маш дэлгэрэнгүй бичсэн байв. Мөн Стивений үлдээсэн дуут мессежүүдтэй тулган шалгаснаар мөрдөн байцаагчид тэр шөнийн үйл явдлыг нэг бүрчлэн сэргээн тогтоож чаджээ. Энэ бол жинхэнэ хар дарсан шөнийн тэмдэглэл байлаа. Бүх зүйл 3 дугаар сарын 23-ны оройн 11 цаг 30 минутын орчим эхэлжээ. Тэд улаан өндөгний баярын мөрөглөөс ирж оройн найзуудаа үдээд бүгд унтсан байв. Тэр үед Стивен бейсболын цохиур авч дээд давхрын унтлагын өрөөнд байсан эхнэр Шерилийг цохиж алжээ. Олон жилийг хамт өнгөрүүлсэн эхнэр нь тэр мөчөд амьсгал хураасан байна. Эхнэрээ хөнөөснийхээ дараа Стивен нэг дуудлага хийжээ. Тэр аав ахыхан ажилдаг хуулийн фирмийн автомат хариулагчдэр мессеж үлдээсэн байна. Тэр мессежийн утга нь товчхондоо миний гэр бүл одоо Деважинд байгаа гэсэн агуулгатай байж. Тэр үед Шерил аль хэдийн нас барсан байсан.
Харин 4 хүүхэд нь тухайн үед амьд байсан байх магадлалтай. Хамгийн амжтай хэсэг хараахан болоогүй байсан юм. Стивен захидал дараагийн үйл явдлыг ч бичсэн байлаа. Тэр 4 хүүхдээ гэрийн гараашнд байсан микроавтобусанд суулгасан. Түүний зорилго нь нүүрс төрөгчийн дутуу эслэр өөрийгөө болон хүүхдүүдэд хордуулах байсан бололтой. Гэвч энэ оролдлого бүтлгүүцсэн байна. Ингээд тэр төлөвлөгөөгөө өөрчилжээ. Тэр хүүхдүүдэд буцааж гэртээ оруулсан байна. Үүний дараа болсон явдлыг үгээр илэрхийлэх бараг боломжгүй. Стивен хамгийн бага охин Элинорыг тоглоомын өрөө рүү явуулсан. Харин үлдсэн 3 хүүхдээ унтлагын өрөөндөө оруулсан байна. Дараа нь тэднийг нэг нэгээр нь бейсболын цохиураар цохиж хөнөөж. Хожим цагдаа нар байшингаас 2 бейсболын цохиур олсон бөгөөд эдгээр нь аллагын зэвсэг байсан байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүүхдүүдийн биед эсэргүүцсэн шарах бараг байгаагүй. Мөн тэдний биед ямар ч тайвшруулах юм масруулах бодис илрээгүй. Өөрөөр хэлбэл Стивен хүүхдүүдэд ямар ч юм уулгаагүй, тэдэнд зүгтах боломж гаргаагүй. Өөрсдийг нь хамгаалах ёстой цорын ганц хүн болох төрсөн эцэг нь тэдний амийг нэг нэгээр нь хэрцгийгээр хөнөөсөн байна. Мира 6 дахь төрсөн өдрөө тэмдэглэхээс ердөө 1 хоногийн өмнө амиа алдсан байж хүүхдүүдэд хөнөөснөхийн дараа шөнийн 3 цаг 45 минутанд Стивен өмнө нь ажиллаж байсан банк руу утасцсан байна. Тэр дуут мессежийн агуулгыг өнөөдрийн хүртэл олон нийтэд илгээгүй. Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар энэ нь ажилтай холбоотой байсан гэж удалгүй 3 цаг 50 минутанд тэр өөрийн гэрийн автомат хариулагч дээр дахин мессеж үлдээж. Тэрхүү мессежиндээ хийсэн зүйлдээ харамсаж байгаа илэрхийлсэн байна. Дараачаар нь 4 цаг 1 минутанд Стивен дахин нэгэн дуут мессеж үлдээсэн. Тэр өөрийгөө Айва мөрөн рүү үсэрч амиа хорлохыг оролдсон гэж хэлсэн байдаг. Гэвч усан живхий оронд биеийн хөвөд байсан тул зориг нь хүрэлгүй байсан гэж. Тэр тухайн үед юу хийж байгаа бүгдийг нь чангаар ярьж тэмдэглэж үлдээж байсан аж. Эцэст нь өглөөний 6 цаг 31 минутанд Стивен 911 руу уцтаж цагдаа нарыг өөрийн гэрлүүгээ явуулсан. Үүнээс ердөө 5 минутын дараа буюу 6 цаг 36 минутанд түүний төгсгөл иржээ. Гэрчүүдийн мэдүүлгээр Стивен маш өндөр хурдтай явж байгаад автомашина зориуд бетон тулгуур мөргсөн байна. Мөргөл дөөний дараа машин тэр даруй шатаж эхэлсэн. Стивен ийхүү амиа алдсан. Ийхүү улаан өндөгний баярын тайван шөнө нэгэн бүхэл бүтэн гэр бүлийн сүрлээр төгсөв. Одоо хамгийн чухал асуулт гарч ирнэ. Гаднаас нь харахад төгс аав мэд байсан хүн яагаад өөрийн бүх гэр бүлийг устгах шийдвэр гаргасан юм бэ? Энэ эмгэнэлт явдлын эхлэл хэрэг гарахаас нэлээд өмнө тавигдсан байж. Стивен банкнд ажиллаж байхдаа шат дараалан дэвшиж дид ерөнхийлөгч өгөөд хяналтын албаны дарга хүртэл болсон байна. Гаднаас нь харахад түүнд бүх зүйл байсан, нэр хүндтэй гэр бүл, аз жаргалтай гэр, тогтвортой ажил мэргэжил. Гэвч энэ төгс дүр төрхийн цаана тэр нууцаар гэмт хэрэг үлдэж байсан юм. Тэр банкнаасаа мөнгө завшиж байж, Стивен өөрийн ажиллаж байсан His Bank and Trust банкнаас мөнгийг нь хувийн данснууд руугаа шилжүүлдэг байсан байна. Завшсан мөнгөний хэмжээ хэдэн зуун мянган доллар төрсөн. Өөрөөр хэлбэл түүний төгс амьдрал үнэндээ хулгайлсан мөнгөн дээр босож байсан юм. Сургууль, сүм, эмнэлэгт хандив өгдөх тэр хүний нөгөө талд мөнгө хулгайлдаг нэгэн байсан гэсэн үг. Эндээс хэрэг бүрч сонин эргэлт авчирсан. Банк анх түүнээс байцаалт авахд Стивен би тэр мөнгийг кокаинд үрчгсэн гэж мэдүүлсэн байна. Гэвч удалгүй тэр энэ мэдүүлгээ буцаасан. Үнэн дээр тэр мөнгө хайцныг тайлбарлаж чадахгүй байсан тул ийм худлаа түүх зохиосноо хүлээн зөвшөөрсөн байна. Цагдаа нар мөрдөн шалгахад мансууруулах бодис хэрэгэлсэн ямар ч нотлохоо олдоогүй. Өнөөдрийг ч хүртэл бараг 560 мянган доллар яг юун зарцуулагдсан нь бүрэн тогтоогдоогүй хэвээр байна. Харин мөрдөн байсаагчдын дүгнэлтээр ихэнх мөнгө нь гэр бүлийнхээ тансаг амьдралын зардалд зарцуулагдсан бололтой. 2008 оны 2 дугаар сард аллах болохоос ердөө 1 сарын өмнө холбооны их тангарахтны шүүх Стивенийг мөнгө завшсан мөнгө угаасан хэрэгт аль бие ёсоор буруутгажээ. Эхэндээ тэр өөрийгөө буруугүй гэж мэдгдсэн. Гэвч мөрдөн байцаалтын явцад мөнгийг өөрийн хувийн данслуу шилжүүлсэн гэдгээ эцэст нь хүлээн зөвшөөрсөн байна. Ингэснээр түүний гин буруу үндсэндээ тогтоогдсон, үлдсэн зүйл нь зөвхөн ямар ял оноох вэ гэдэг асуудал байсан. Тэр 250 мянган долларын барьцаагаар суул явж байсан бөгөөд шүүх хурал нь 2008 оны 4-р сард болохоор товлогджээ. Тэгвэл энэ бүх дарамтын үед Стивен Шерл хоёр ямар байдалтай байсан бол? Гайхалтай нь тэд гаднаасаа ямар ч асуудалгүй мэт харагцаар байж Стивенийг 2007 оны намар банкнаас хаасны дараа гэр бүлийн амжиргааг авч явахын тулд Шерл дахин багшийн ажилдаа орсон байна.
Өөрөөр хэлбэл Стивний нэр төр унсны дараа гэр бүлийг авч үлдэхийн төлөө хамгийн их хичээсэн хүн нь хожим түүний гарт амиа алдсан эхнэр нь байсан. Харин Стивен өөр газар шинэ ажилд орсон. Тэр өмнөх шигээ сүмдө явсаар гэр бүлийн уулзалтуудад ч оролцоор байсан. Тэр бүхэл хүүхдүүддээ хүртэл ямар нэгэн асуудал болж байгааг мэдрүүлээгүй байдаг. Гэвч Стивен дотроо аажмаар нуран унаж байсан. Тэр өөрийн үйлдэлийн үр дагавартай нүүр тулах зориггүй болсон. Шоронд орсны дараа гэр бүл нь яах вэ гэсэн бодол тэр бүрэн автжээ. Харамсалтай нь энэ бодол хэний ч төсөөлөөгүй аимшигтай шийдвэрлэлөө хөдөлсөн. Тэр би өөрийгөө ч гэр бүлээч хамт өхүүлэх ёстой гэсэн аимшигтай дүгнэлтэнд хүрсэн байна. Энд нэг зүйлийг маш тодорхой ойлгох хэрэгтэй. Стивен ийм аимшигтай шийдвэр гаргасан шалтгаан нь өөрийн үйлдсэн мөнгө завссан хэрэг байсан. Тэр шоронд орн нэр хүндээ бүрэн алдна гэсэн бодлыг хүлээн зөвшөөрч чадсангүй. Тиймээс тэр хүн амны хэрэг үйлдсэн. Стивний үлдээсэн загтал болон дууд мессежүүдэд олон янзын сэтгэл хөдлөл илэрдэг. Тэр өөрийгөө маш их дарамтанд орсон тухайга дахин ярьсан. Мөн гэр бүл нь ийм ичхүргүй амьдралаар цааш амьдрах ёсгүй гэсэн утгатай зүйлс бичсэн байна. Загталдаа тэр намайг шоронд орсны дараа эхнэр минь 4 хүүхдээ ганцаараа өсгөж бүх ачааг үүрэх болно гэж бичээд дахин уучлал хүссэн байдаг. Өөрийн гэр бүлийг устгасан хүмүүсийн хамгийн түгээмэл тайлбар бол би тэдний төлөө ингэж хийсэн гэдэг. Энэ төрлийн хэргийг судалдаг криминологчид энэ сэтгэлгээнд хүртэл тусгай нэр өгсөн. Тэдний хийснээр хамгийн аимшигтай нь Стивен шиг хүмүүс үнэхээр өөрсдөө ингэж итгэдэг. Тэд ихэвчлэн хүмүүсийн төсөөлдөг шиг архичин, байн хүчирхийлэл үйлддэг догшин нөхөр байдаггүй. Судлаачид ийм хүмүүсийг civil reputable killers буюу нэр хүндтэй алуурчид гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл дөлгөөн, хүмүүжилтэй, олонд нэр хүндтэй, хүн бүрийн дуртай, өмнө нь хүчирхийлэл үйлдэж байгаагүй хүмүүс. Тэд амьдралаа маш нэмбай төлөвлөж явдаг. Харин өөрсдийн бүтээсэн ертөнцийн нурж эхлэх үед гэр бүлээ хөнөөдөг. Тэдний хөдлөгдөх зүйл нь уур хилэн биш, харин ичгүүр. Өөрийн үнэн төрөх бусдад ил болохоос айсан айдас. Гэхдээ энэ шалтгааныг ойлгоно гэдэг түүнийг зөвтгөн гэсэн үг огт биш. Учир нь Стивний бодлын цаана нэгэн аюултай итгэл үнэмшил байсан. Тэр ихнэр хүүхдүүдээ өөрийн нэг хэсэг өөрийн өмч мэд үздэг байж. Өөрийнх нь амьдрал дуусвал тэднийх ч бас дуусах ёстой гэж бодсон байна. Гэвч тэдний амьдрал түүний өмч байгаагүй, түүнд тэдний амийг авах ямар ч эрх байгаагүй. Гэхдээ хэрэг үүгээр дууссангүй. 2008 оны 3 дугаар сарын 29-нд Сент Мэри сүмд оршуулгын ёслол болж. Яг л тэр сүмд гэр бүл нь аллах болохын өмнөх өдөр мөргөл үлдэж байсан юм. Ойролцоогоор 1000 хүн оршуулгад ирсэн байна. Гэвч тэр оршуулгад зөвхөн Шерл болон 4 хүүхэд бус тэдний хөнөөсөн Стивний авс ч бас хамт байсан. Католик сүм олон хүний амийг хөнөөсөн хүнд оршуулгын ёслол үйлдэхээр шийдсэн нь нутгийн католик шашинтнууд болон судлаачдын дунд хүчтэй маргаан дэгдэж. Тэр үеэр ламтан сэтгцийн өвчтний тухай ярьж Стивен юу ч хийсэн бай, эхнэр хүүхдүүдтэй хайртай байсан гэж гашуудж буй хүмүүст хэлсэн байна. Ингэснээр нэгэн хот бүхэлдээ хохирогчтой болон алуурчныг нэг дор хамт гашуудахаас өөр аргагүй болсон. Хамгийн сэтгэл эмтэрмөч үүгээр дуусаагүй. Гэр бүлийн дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр Шерлийн төрсөн аав тайзан дээр гарч үг хэлж. Тэр хүн бараг 18 жилийн турш хүргэн байсан Стивенд хайртай байсан хэвээрээ гэдгийг хэлсэн байдаг. Өөрийн охин болон 4 ачийг нь хүнэсэн хүнийг уучлахыг оролдож буй нэгэн аавын дүр зураг. Олон хүний хувьд энэ бол хамгийн хүнд мөч байлаа. Зарим хүмүүс энэ хэргийг шашны өнцгөөс тайлбарлахыг оролдсон. Тэд Стивен миний гэр бүл Деважинд байгаа гэж хэлсэн. Мөн хэрэг улаан өндөгний баярын шөнө болсон гэдэгт утга учир хайж. Гэхдээ ямар ч тайлбар байлаа гэсэн Стивний хийсэн үйлдэлийг зөвтгөх боломжгүй. 5 хүн амьд явах эрхээ алдсан. Тэдний нэгэн ч ийм хувь тавилангаа өөрөө сонгоогүй. Өөрсдийг нь хамгаалах ёстой хүн нь тэдний хувьд хамгийн аюултай хүн болж хувирсан. 2008 оны улаан өндөгний баярын шөнө нэг л бүхэл бүтэн гэр бүл дэлхийн хөрснөөс арчигджээ. Тэд гаднаас нь харахад бусдын атаархмаар төгс аз жаргалтай айл шиг санагддаг байлаа. Өмнөд Солонгосоос 4 хүүхэд үрчилж авч тэднийг хайраар өсгөж төрлөх үндэс угсаага мартахгүй байхад нь хүртэл анхаарч байсан гэр бүл. Гэвч эцэст нь нэг хүний хуваа хичээсэн сонголт тэр бүхнийг үнсэн товрог болгосон юм. Энэ хэрэгт хизээж мартаж болохгүй нэг үнэн бий. Энэ эмнэлт явдлын буруутан ганцхан хүн байсан. Тэр бол Стивен Собel. Аавтайгаа хамт гольф тоглох тууртай Этhan. Туулаануудаа өдөр бүр халамжилдаг дөлгөөхөн Сед, үргэлж сахилга гуйдаж инээд бэлгэлдэг бяцхан Мира.
Хаашааж авсан гүнжийн дашинсаа үнсмөр санагддаг жаахан Элеонор эдгээр 4 хүүхдийн өмнө амьдрах ёстой өчнөн олон өдөр байлаа. Тэд энэ хорвоогийн баяр баясгалан аз жаргалыг мэдрэх ёстой байсан. Мөн хүүхдүүдээ өсгөхийн тулд багшин ажлаа хүртэл оргисон ширэлж гисэн амьдрах ёстой байсан. Стивний хэлсэн шиг энэ бүхэн гэр бүлийнхээ төлөө хийсэн сонголт байсан гэх тайлбар огт үнэмшилгүй. Энэ бол ердөө өөрийнхөө нуруу унсан амьдралтай нүүр тулах зориг хүрээгүй хүний өөрийгөө зөвтгөх гэсэн шалтгаан байж. Гэхдээ энэ түүхэнд бас нэг хүнд бодит үнэн бий. Эдгээр 4 хүүхэд дэлхийн нөгөө өнцгөөс Америк нэгдсэн улсад ирсэн. Тэд шинэ улс, шинэ гэр бүл, шинэ нэр, шинэ амьдралтай болсон. Гэвч эцэст нь тэднийг үрчилж авсан тэр хүн өөрөө тэдний амийг хөнөөсөн. Үүнээс хойш энэ хэрэг Өмнөд Солонгосоос олон улсын үрчлэлтээр гадаад руу явсан хүүхдүүдийн хувь заяаг эргэн харах томоохон хэлэлцүүлгийн нэг хэсэг болсон юм. Тэдгээр хүүхдүүд шинэ эх орондоо очсныхаа дараа яг юу туулсан бэ? Тэднийг хангалттай хамгаалж чадсан уу? Эдгээр асуултыг дахин сөхөхөд энэ хэрэг хүчтэй нөлөөлсөн юм. Энэ бас нэгэн эмгэнэлтэй давхцал бий. Олон улсын үржилтийн хяналтыг чангадах зорилттой шинэ дүрм журам Америкийн нэгдсэн улсад 2008 оны 4-р сарын 1-ээс бүрэн хэрэгжих байсан. Харамсалтай нь энэ гэр бүл амиа алдаад ердөө хэдхэн хоногийн дараа тэр шинжлэл хүчин төгөлдөр болсон юм. Энэ түүхээс хамгийн том сургамж нь гаднаас нь харахад төгсмөд харагддаг гэр бүлийн цаанч бусдад үл үзэгдэх аимшигтай үнэн нуугдж болдог гэдгийг сануулдаг. Хамгийн гол нь ичхүүр нэр төрөө алдах айдас хизээж бусдын амийг югөтгөх шалтгаан болж чадахгүй.